Төслийн баримт бичгийг шалгах хавтгай. Төслийн бичиг баримт нь санхүүжүүлэгч байгууллага, хөрөнгө оруулагч шийдвэр гаргах гол хэрэгсэл болно. Түүнчлэн та бүхэн өөрсдөө төслөө хэрэгжүүлэхэд ч тухайн бичиг баримт нь таны ширээний ном байх болно. Ингэж бодож төслийн баримт бичгээ бичээрэй. Бизнесийн салбарт аливаа зүйлийг том зургаар нь харж, нэг дор брейнсторм хийж тодорхойлдог. Оролцогч талууд бүгд нэг ойлголттой болгож чаддаг нэг аргачлал Canvas гэдэг ойлголтууд нэвтрээд удаж байгаа билээ. Энэхүү зурагт үзүүлж буй Project Canvas бөгөөд таны төслийн бичиг баримт бичигдэж дууссаны дагуу яг энэ хавтгайд маш товч тоймлон гаргавал ямар дүр зурагтай байна вэ? Энэ хавтгай тусгасан асуудлыг манай бичиг баримт бүрэн гүйцэд сайн тусгаж боловсруулж чадсан уу гэдэгт анхаараарай. Canvas буюу хавтгай гэдэг зүйлийг ойлгоход дарааллуудыг нь зөв гаргах хэрэгтэй байдаг. Төслийн менежментийн хавтгайн хувьд дараах дарааллаар шалгаж ажиллаарай. Үүнд 1. Purpose. Ямар зорилго зорилтын төлөө уг төсөл хэрэгжих гээд байгаа юм бэ? Яагаад энэ төслийг хэрэгжүүлэх гээд байгаа юм? 2. Budget. Ямар төсвөөр ямар санхүүжилтээр энэ төслийг хэрэгжүүлэх юм? Үүнийг хэрхэн бүрдүүлэх юм? Өөрөөр хэлбэл өөрөөсөө санхүүжүүлэх нь хэд юм? Бусдаас дэмжлэг хэрэгтэй байгаа нь хэд юм? Зээлээр санхүүжүүлэх бол эргэн төлөх нөөц бололцоо байгаа юм уу? Төсөв нь ямар бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байгаа юунд зарцуулах юм? Хөрөнгө оруулалтын шин чанартай худалдан авалтууд хийгдэх юм уу? Уг худалдан авалтууд нь яг ямар төрлүүдтэй юунд зориулаад байгаа юм? Зардал мөнгийг нь яаж төсөөлж байгаа юм? 3. Team. Ямар бүтэц бүрэлдэхүүнтэй, ямар баг, ямар зохион байгуулалт, ямар гэрээний үндсэн дээр төслийг хэрэгжүүлэх гээд байна? Төсөл хэрэгжүүлэх багт туршлагатай хүмүүс байгаа юм уу, үгүй юу? Төслийг энэ баг амжилттай хэрэгжүүлж чадна гэж яаж итгэх юм? 4. Resource. Ямар нөөц төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай вэ? Хүн хүчний ямар нөөц, техник технологийн ямар нөөц, хөрөнгө тоног төхөөрөмжийн ямар нөөц шаардах вэ? Түүнийг яаж олох вэ? Яаж санхүүжүүлэх вэ? Уг нөөцийг бий болгоход төслийн санхүүжилт зарцуулагдж байгаа юу? Тийм бол ямар хэмжээтэй нь уг нөөцийг бий болгоход зарцуулж байгаа ба төслийн санхүүжилтийн хэдэн хувийг уг нөөцийг бүрдүүлэхэд зарцуулаад байна вэ? 5. Time. Ямар цаг хугацаанд, ямар үе шаттайгаар хизээнээс хизээний хооронд энэ төсөл хэрэгжих вэ? Энэ төсөл хэрэгжих хугацаанууд болон төслийн үе шат хоорондоо ямар нэгэн зөрүү байна уу? Төслөөр хийгдэх ажлын хоорондоо нэг нь нэгнээсээ уялдаатай, нөгөө нөгөөгөөс хамааралтай, нэг нь нэгнийхээ хугацаанд нөлөөлөх ямар ажлууд байна вэ? 6. Risk. Ямар эрсдлүүд уг төслийг хэрэгжүүлэх үед учирч болох вэ? Уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой учирч болох эрсдлүүдээ бүрэн гүйцэд харж чадсан байна уу? Уг эрсдлүүд дундаас учирсан тохиолдолд төсөлд үзүүлэх хор хөнөөл нь их төсөл хаана байна вэ? Тэр эрсдлээс яаж урьдчилан сэргийлж, хамгаалж бууруулах гэж байгаа билээ? Ямар зүйлийг анхаарч ажиллах гэж байгаа билээ? 7. Conditions. Уг төсөл ямар нөхцөл байдалд хэрэгжихээр байна вэ? Зах зээлийн орчин нөхцөл болон бизнест нөлөөлөх гадаад дотоод орчноо сайн шинжилсэн байна уу? Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой орчны нөлөө хэрхэн яаж өөрчлөгдөж болох вэ гэдгээ сайн харж тооцоолж уу? 8. Milestones. Төслийн гол үр дүнгууд хизээ гарч эхлэх вэ? Ямар цаг хугацааны дарааллаар бид үр дүнгээ харж болох вэ? Хизээ төслийн явцаа дүгнэх вэ? Дүгнэх үед ямар ажлууд хийгдсэн байх вэ? Уг ажлуудыг ямар шалгуур хангуул сайн хийсэн байна гэж үзэх вэ? Уг үе шатанд ажил дүгнэхэд ямар байдлаар дүгнэх ажиллагаанд хэн оролцох вэ? 9. Results. Эцэст нь төсөл ямар үр дүнд хүрэхээр зорж байна вэ? Тэр үр дүнг нь юугаар хэмжинэ гэж харж байна вэ? 10. Customer. Төслийн эцсийн үр дүнг буюу ашиг шимийг нь хүртэх хэрэглэгчид, харилцагчид нь хэн бэ? Уг төсөл амжилттай хэрэгжснээр зах зээлийн аль сегмент, аль хэрэглэгчийн бүлэг үр дүнг нь яаж хүртэх вэ? Тэдэнд эергээр нөлөөлөх зүйлийг төслийн үр дүнд бий болгож чадах уу? Тэдний толгойн өвчин асуудлыг нь шийдэж чадах уу? Төслийг хэрэгжүүлснээр төсөл хэрэгжүүлж буй компани маань зах зээлд эзлэх хувь хэмжээ нэмэгдэх үү? Өрсөлдөх чадвар нь нэмэгдэх үү? Харилцагчийн тоон өсөх үү? 11. Quality. Төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэдгийг яаж үнэлж дүгнэх юм бэ? Амжилтын шалгуур үзүүлэлтүүд нь юу байх вэ? Тооноос гадна чанарыг хэмжих үзүүлэлтүүд бий юу?